За сайн байцгаана уу үзэгчдээ. Энэхүү бичлэгээр би саяхан Facebook болон Instagram дээр нэг стори оруулсан. Тэр нь болохоор надад хэлхийг хүсдэг бичмээр байгаа зүйлсээ бичээрэй гэд. Тэгээд бас ямар бичлэг хийлгмээр байгаагаа бичээрэй гэсэн. Тэгэхээр энэхүү бичлэг маань question and answer видео буюу Q&A бичлэг болох болно. Манай бичлэгтээ хамтайч дуустал нь үзээрэй. За ингээд эхэлцгээе. За эхний асуулт чөлөө цагаа бүтээлчээр өнгөрүүлж болох бичлэг хийвэл гоё байх гинэ. Окей. Бичлэг ер нь хийнэ энэхүү бичлэгээр ер нь дэчгөө гоё бичлэгний санаа байна. Ингээд баярлаа. За дараагийн асуулт. Энэ 7 хоногт юу болох вэ бичлэгийг нэгд өдөр хийж болохгүй юм уу? 3 дахь өдөр хийхээр нэгд 2 дахь өдрийн имийг мэдэхгүй өнгөрөх юм гинэ. Нэгд өдөр би анхандаа бол нэгд өдөр хийдэг байсан. Тэгээд ер нь нэгд өдөр жоохон баг зэргийн ажилтай байгаад 2 дахь өдөр хийдэг. Гэхдээ ер нь бол уцаага нэгд өдрөө хийвэл болно. За тэгэхээр энэ саналыг хүлээж авлаа. За нэгд өдөр хийнэ. 3 дахь асуулт. Чи мундаг шүү. Бичлэгээ тогтмол оруулж байгаа нь үнэхээр мундаг харагд байдаг шүү. Амжилт найзын хувьар хайртай шүү. Амжилт гинэ. За энийг бичсэн хүнд баярлалаа гэж хэлье. Тэгээд чамч бас амжилт. За өөр улсуудаар аялаж байсан уу гинэ. Би ер нь бол нэг улсуудаар аялж байгаагүй. Гэхдээ ер нь бол хит улсаар аялж исэн. Тэрний юу вэ гэхээр 2019 онд Хятадд хөл бөмбөгийн тэмцээнээр ер нь очиж исэн. За дараагийнх мөрөөдөл юу вэ гинэ? Мөрөөдөл олон мөрөөдлүүд байгаа. Тэгээд ер нь бол хамгийн одоохондоо ер нь тодорхойлж байгаа мөрөөдөл бол YouTube дээрээ 100,000 subscribeтай болно гэж мөрөөддөг. Гэхдээ энэ ер нь бол мөрөөдлөө ойрын 5 жилдээ ер нь биелнэ гэж боддог. Тий. За дараагийн хүнтэй үерхдэггүй гинэ. Ер нь бол энэ бичсэн асуултуудаас би уншиж үзсэн. Тэгээд хамгийн их ирдэг 2 асуулт байсан. Тэгээд хэдэн настай вэ? Хүнтэй үерхдэггүй гэд 2 асуулт байсан аахгүй юу? Тэгээд хүнтэй үерхдэггүй. За дараагийн асуулт. Та миний нэг өдргээд бичлэг хийгээд өгөөч гууж байна гинэ. Энэ бичлэгийг ер нь бол YouTube дээр би 2022 онд хийжсэн. Болцоонд өрөө. Oh my god. Wow. Ямар асуулт вэ залуус. Болцоонд өрвөлөө. Мэдгүй. Challenge видео хүлээж ийн гинэ. Challenge видео яг хоо би иймэрхүү бичлэгүүд хийхийг ер нь хүсдэг л дээ challenge видео. Тэгээ хүсээд нэг бичлэг хийжсэн та бүхэн маань үзсэн байж магадгүй. Нөгөө Генисийн амжилт хэвдэх мандрин нөгөө арилгах 1 минутанд арилгах гэж бичлэг хийжсэн. Тэр бичлэгтэй бараг л адилхан байж болох ус ер нь бичлэгүүдийг хий гэж бодож байгаа. Гэхдээ арай challenge илүү сойрхоор бичлэгүүдийг ер нь challenge бичлэгүүдийг бол хийнэ. Яагаад бичлэг хийх болсон бэ гинэ? Бичлэг хийх ер нь бол YouTube руу үзэх, content creator-ууд үзэх айгүй хоббитэй байсан. Тэгээд ер нь би яагаад ингэж бичлэг хийгээд үзэж болохгүй гэж анхандаа бодсон л тоо. Тэгээд анх бичлэг хийхэд бол айгүй сандруу хөвгт байсан. Одоо ч гэсэн сандруу л та. Гэхдээ тэрийг бол арай дэжгүй ярьдаг болсон байх гэж боддог. Хэдэн жил контент хийсэн гинэ. Хамгийн анх бол TikTok дээр миний контентын гараа эхэлж байсан. 2020 онд коронагийн үеэр зүгээр TikTok үзэж байгаа, зүгээр фильтрүү туршилж үзэж байгаад 2020 онд 11-т TikTok хийжсэн. Тэгээд дараа нь болохоор YouTube-ыг 12-т 2022 оны 1 сард анхны YouTube-ийн бичлэг орж исэн. Тэгээд 23 оны 8 сард анхны reel орж исэн юм байна. Тэгэхээр одоо бодоход би бараг л 5 жилийн өмнө контентын гараа хэлжсэн гэсэн үг ба. Асуулт хариултын борлон маань өндөрлж байна. Тэгээд асуулт бичсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Ингээд дараагийн сонирхолтой содон бичлэгүүдээрээ уулзцгаая. See you in my next video.